өргөмэн үзүүлж байна. Үзэгч та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгахыг өргө нэвтрүүлгийн ээлжид шин дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бид энэ удаа Улсын их хурлын гишүүн Баясгалантай ярилцахаар ураад байна. Сайн байна уу та? Урилга хүлээн авсанд баярлалаа. За баярлалаа. Сайхан урчиж байна. Сайхан урчиж байна. Та хэдэн алтны компанитай байна? Энэ дээр би бас тайлбарлана. Баян л гэдэг. Тийм. Баян шүү дээ би. Баян. Над шиг уул уурхай компанитай хэрнээсээ алтыг муулж кино хийсэн хүн хідэр байхгүй шүү дээ. Ардчилсан багын жагсаалтын дээгүр багтахын тулд луугаан төмөр дараад төлбөр төлсөн. Бас ялгаатай. Жагсаалтаар сонгогдсон хүмүүс бол нэг ажилчин жишээ нь дутуу байдаг. Тэгвэл одоо хоёр гишүүнтэй болсон юм чи яамдыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг хөдөлмөр эрхлэх боломжоор хандахыг нь шаардах ёстой биш үү? Шаардж байгаа, шаардаад эхэлсэн байгаа. Тэгэд шаардлага тавьсны төлөө таны компаниг шалгаад эхэлсэн. Тэгдэг. Бодтой үнэн асуудал ш. Жишээ нь манай соёлын яам байна. Соёлгүй соёлын яам. Ээжүүдээ уучлаарай те. Хүүхдээ хараад гэртээ суусныхын төлөө мөнгө өгнө гэвэл энэ бол одоо арайлахад гарсан халамж. Тэгэхээр сэтгэлийн ямар хүчээр одоо ингэ даван туулаад явж байгаа вэ? Би 4 хүүхдээ би амьд байх хэвээр. Тийм болохоор би тэр гэзрээсээ босхийг хүссэн. Өдөр болгон 8 цаг бэлтгэл хийдэгсэн. 126 гишүүнтэй шинэ парламент маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон 2 гишүүнтэй парламент туснараа онцлог давуу талтай. Та улсын хурлын гишүүн болоод 9 сар өнгөрсөн байна. Энэ хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигыг хамгаалсан юу хийж байна? За улсын хурлын гишүүн болоод тангар хөргснөөс хойш 9 сарын хугацаа өнгөрчээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлын бид нар одоо ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Улсын хурлын захирамжаар 56 ажлын хэсэг эхэлж гарсан. Тэрэн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан ажлын хэсэг манай Саран чулуун гишүүнээр ахлуулад за тэгээд ажлын хэсэгт миний бие ороод ажиллаж байгаа. Монгол улсад бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хууль, конвенц бүгд байгаа. Хууль нь тийм үү, хуульч биш. Гэтэл яг үнэн хэрэгтэй хэрэгжилтийн хувьд хамгийн гол асуудал гэдэг. Ерөөсөө. Тэгэхээр бид нар одоо тэр хуулийн дээр юу дутуу байна вэ? За юу нэмэх шаардлагатай байна вэ? Юу нь олон улсын гэрээ конвенцтэй, нүүбийн зөвлөмжтэй таарах ёстой вэ гэдгийг илүү их суулгаж өгч байгаа. Тэгээд энэ нь бол энэ хаврын чуулганаар ямар ч байсан өргөн барих байх. За тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй бол уулзалтуудыг байнга хийж байгаа. Мэдээж энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэхдээ зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль тогтоомжийн асуудал биш, бүх хууль тогтоомжийн асуудал дээр энэ хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж явах ёстой гэдэг дээр сурч боловсрох, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах тийм ээ. Энэ бүх юмд л ерөөсөө хамаатай учраас одоо яг тэр хуулиуд дээр ажиллаж байгаа. За тэгээд дээр нь нэмэгдээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамгийн гол асуудал бол асар хүлчилгээний асуудал байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг халамж авдаг. Дээр нь асарж байгаа тэр хүн маань асар хүлчилгээ үзүүлж байгаа учраас одоо асран халамжлагч гэж явдаг. Гэтэл асран халамжлагч маань хөдөлмөр эрхэлж байгаа хэрнээсээ өнөөдөр 392 сая төгрөг авдаг сард. Гэтэл тэр хүн 24 цаг хөдөлмөр эрхэлдэг. Тэр хүнийг бүх үйлчлэгийг үзүүлснийхээ хариуд. Гэтэл энэ нь өөрөө хөдөлмөрийн хүсний доод хэмжээнээс ч бага, цалингийн хэмжээнээс ч бага. Тэр байтугай одоо амжиргааны доод түвшингөөс доогуур байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг бид нар хөндөж гаргаж ирэх ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг ярьж байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн олдмол гэж байгаа бид нар те төрөлхийн гэж байгаа. Тэгвэл олдмолыг яавал цөөлөх юм бэ? Хоёрдугаарт энэ хүмүүс яаж илүү нийгэмших ёстой вэ? Нийгэмтэйгээ илүү ойртох ёстой вэ? Яаж нийгэм маань хүртээмжтэй болох ёстой вэ? Хууль эрх зүйн хувьд ч тэр хүртээмжийн хувьд ч тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэн дээлтэй нийгэм байх юм бол Монгол улс бол тэр чигээрээ одоо дэлхийн хамгийн сайхан улс болно гэсэн үг. Тийм болохоор бол хуулийн хэрэгжилтэн дээр бас хамгийн их ажиллаж байгаа гэж ойлгож байна. Өнөөдөр яамдууд гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажилуулж байгаа яам маш цөөхөн. Хууль нь байдаг 25 ажиллагсад тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэдэг. Гэтэл энэ нэг одоо 100% биелүүлсэн нэг ч яам байхгүй гэдгийг бас хэлье. Харин тий одоо хууль эрх зүйн орчны хувьд бол ингээд маш гоё эрх зүйн цаасан дээр бол хууль нь байгаад идэг. Яг наад захын хамгийн одоо
гудамж гарахад л хэрэгжилт нь харагддаггүй шүү дээ. Жишээлбэл 111 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн Монгол улсад байдгийн хэдэн хувь нь ажил хийдэг? За эндээс хөдөлмөрлөх боломжтой иргэд гэж дахиад гарч ирдэг. Тэгээд нийт хөдөлмөрлөх боломжтой иргэд гээд одоо 13,000 орчим хүн ажил хийж байна уу да. За эндээс хуваарэл голцоо үйдэг. Уг нь Монгол улс 2017 оны 10 сарын 18-ны өдөр Алтмаагийн Баттулга ерөнхийлөгч Хөрс ерөнхий сайд хоёрын тогтоол байдаг. 28 дугаар тушаал. Тэрэн дээр юу гэж анх гарсан бэ гэвэл 25-аас дээш ажиллагчтай албан газрын 25 хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлт иргэн байна гэж зааж өгсөн байт. Энэ нь ингээд явсаар байгаад өнөөдөр хөдөлмөрийн тухай хуулинд орцсон. Гэтэл энэний хэрэгжилт хэр байгаа вэ? Түрүүн би дахиад ярьсан шүү дээ. Ярилцлагыг хэд. Ерөөсөө төрийн байгууллага 48% хэрэгжүүлсэн байдаг. 24 оны дүн одоогоор гарч ирээгүй байна. 23 оны дүнгээр төрийн байгууллага 48%-тай, хувийн байгууллага 52%-тай байгаа. Тэгэхээр энэ 52%-тай байна гэдэг чинь хувийн байгууллага маань арай илүү бас хөдөлмөрлөх боломжийг нь олгож өгч байна тийм. Тэгэхээр төр үл өөрөө эсэргээрээ энэ дээр ингээд дахиад нэг хатуу хаалт тавьсан хിവэр. Тэгэхээр яагаад хэрэгжүүлэхгүй гэсэн үг вэ? Гэхдээ ерөө хэрэгжүүлэхийг хүсэхгүй л байхгүй юу? Хоёрдугаарт энийг шахах механизм байхгүй байна. Тэгээ зүгээр л хууль гаргаад орчихсон. Яг хэрэгжүүлж гэнэ үгүй юу гэдгийг ч хяндаг юм байна. Хяндаг юм байхгүй. Монгол улсад 880 хууль байна. Би өөрөө хэрэгжүүлж мэрэгчлээ. Тэгвэл 880 хууль юуны төлөө байх хэвээр? Ард иргэдийн аюулгүй эрүүл амьдрах тий? Тэднэрт одоо илүү их ачааг хөнгөлж өгөх хэвээр. Гэтэл бид нар хамгийн сүүлийн арилжааны тухай хуулийн хилцүүлгийн үеэр асуусан. Шинэ хууль батлах хэрэгтэй юу гэхэд хүмүүс үгүй гэж байгаа. Ягаад 880 хуулийг чи үүрээд бид нар ядарч штэ. Энд чинь дандаа л ард иргэдийн нуруунд дээр ачаа болдог, дандаа татвар хэлбэрээр орж ирдэг, дандаа шалгалт болдог, дарамт болдог. Битгий хууль батлаарай гэж гуйж байгаа штэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 144-р заалтыг бол яагаад биелүүлэхгүй вэ гэвэл хэрэгжилтийг нь шахахгүй байгаамаа. Тэгэхээр одоо бид нар тэгвэл одоо хоёр гишүүнтэй болсон юм чи ядаж яамдыг одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг ажиллаар хөдөлмөр эрхлэх боломжоор хангахыг нь шаардах хэрэгтэй биш үү? Тэгэлгүй яах вэ? Шаардж байгаа, шаардаад эхэлсэн байгаа. Тэднийг ажлын байр гэхлээр бас их буруу ойлголт байдаг манайх. Би түрүү хэллээ шүү дээ. Энэ хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн ерөөсөө 0.1% л удирдах халбан тушаал. Та тэгээ бодохгүй юу хийдгүү дандаа үйлчлэгээний ажилд хэлэгдэг. Тэгэхээр тэр дунд энэ хүмүүс боловсралгүй байх үгүй л үгүй. Боловсрал эзэмшсэн маш олон мундаг хүмүүс байдаг. Тэгвэл тэднийг зохих албан тушаалд навьичиж тавихыг хүсдэг. Тэгээд хүн авсан нэртэй хөдөлмөрийг хөлсний хамгийн доод хэмжээгээр цалинжуулаад тавьчихдаг. Хоёрдугаарт энэ механизмын нөгөөх нь хэрвээ авч ажилуулаагүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл төлнө гэсэн байдаг учраас тэр шимтгэл хэлбэрээр бас энэ хөдөлмөрлөх эрхийг нь хаахыг хүсдэг баг л та. За би тантай бичлэг үзүүлээ. Тантай ярилцах гад манай редакц өмнө 2 жилийн өмнө яг энэ бичлэгийг хийж ирсэн. Ээжээ. Ингээл гацчихж байгаа. Энэ одоо ингээд ийм ардсгар зам болохоор арай дээр байгаа байхгүй юу? Ордны энэ хавьдал. Ингээд тэрэгцэртэй иргэн явхад ямар бэрхшээл талхарч байгаа юм. Энэ хөгжлийн бэрхшээл гэдэг үг нь хүртэл буруу үг байхгүй юу? Автобусанд суудсан чинь чадахгүй байгаа юм. За энэ бол нөгөө юу шинэ автобус уучлахаар бүр таараагүй. Шинэ автобус нь ч тэр нь ажиллахгүй байлээ. Өөрөөр хэлбэл 2 жилийн дараач хөгжлийн бэрхшээлтэй тэрэгцэртэй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлж чадахгүй, одоо биеэ дагаад явж чадахгүй ийм нөхцөл байдалтай хിവэрэ байна. Боловсролын яам орох гэсэн чинь ингээд яам нь ийм зам тавьсан нэртэй хэдиж стандартын бус босоогаад байна. Тэгэхээр одоо бүр хөдөлмөр эрхлэх байтугай энэ хүмүүс гудамжаарч одоо өөрсдөө бие дааж зорчих явхад эрхэн зорчигдож байгаа юм шүү. Тийм ерөөсөө ядаж энийг шаардаж болохгүй юм. Болгүй байт юм бэ? Энийг чи шаарддаг байгаа шүү дээ. За 21 онд яг баримттай мэрэ 21 онд би хідэн яам ийм гаднаа замтай юм бэ? Хідэн яам замгүй юм бэ гэд би судалгаа гаргаад тэгээ шаардаж эхэлсэн. Тэгэхэд тухайн үед байгаль орчин аялал жуулчлалын яам бол гаднаа шатгүй байсан. Одоо налуу замгүй байсан. Тэгээд ингээд зам хийх шаардлага тавьсан ч гол нь хүлээж аваагүй.
Хүлээж авч болно да тий. Гэхдээ ийм боломж бололцоо байна гэдгээ яриад. Тэгэхээр тухайн үед хүлээж аваагүй. Манайх цэртэй ирэх орохгүй гэж. Тийм одоо тийм л утгатай тий. Одоо боломжгүй. Манайх их боломжгүй л гэж байгаа байхгүй. Боломж үргэлж байдаг байхгүй. Бэрхшээл үргэлж байдаг. Тэрийг бид нар давах гэж л хүн байдаг шнэ. Тэрийг нь шүмжлээд одоо Facebook-ээр миний Facebook-ээр ороод үзвэл байгаа пэйжтэй. Бичсний хариуд яасан бэ? Манай компани дээр шалгалт орсон. Бүтэн жилжингээ миний үйл ажиллагааг зогсоосон. Тэгэл ямар нэгэн асуудал үүсээд идэг. Хин сайд байсан юм. Одоо сайд нь стопын бизнес санахгүй 2021 он гэл тэгэхээр гараад ирэх байна. Байгаль орчны яамд тэгж шаардлага тавьсны төлөө таны компаниг шалгаад эхэлсэн. Тэгдэг. Ерөөсөө тийм байдаг. Энэ бол бодиттой үнэн асуудал шүү. За тэгээд дараад нь одоо жишээ нь манай соёлын яам байна. Соёлгүй соёлын яам. Соёлын яам маань бас л тэргийн зэрэгтэй ирэх орох боломжгүй. Гэхдээ тэд нар бол маш соёлтойгоор надад тайлбарлалаа л да. Бид нар түрээсийн байранд байдаг. Бид нар ингээд байртай болноо. Тэр байртай болтлоо хүн ирэхлээр бид нар одоо ингээд хүртээмжийг нь өөрсдөө өргөөд оруулж ия. Би бол тэр соёлын ямар бүтэн явсан. Дандаа өргөж явуулдаг. Энэ нэг хөгжлийн бэрхшээл биш. Хөгжлийн бэрхшээл чи тэр байранд нь төрдөн байгаад байгаа байхгүй. Тэр өөрөндөө ерөөсөө байхгүй. Хүнд огт байхгүй шүү. Тэгээд наад бичлэгэн дээр байгаа юм бол үнэхээр төв замын юм байгаа шүү дээ бид нар. Тэгэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маш бага хувь нь хотын төвд буюу орон сууцнд амьдардаг. Ихэнх нь гэр оролд амьдардаг. Ихэнх нь хөдөө байдаг. Тэгвэл тэр хүмүүсийн бичлэгийг бид нар хийх юм бол бүр аимшигтай. За нөгөө автобуснууд анх орж ирэхэд гингүү зөвхөн төвийн чиглэлийг хийгдсэн байна. Одоо нэг харин тэр хар автобус маань, саарл автобус маань ямар ч байсан ингээд талбарт хийгдэж байна. Гэтэл автобуснда суух, автобусны жолооч нарын тэрийг үйлчлэгээгээ үзүүлдэггүй, хойрог. Хоёрдугаарт гэвэл автобусны буудлын руугаа явах зам нь дахиад байхгүй. Цементэн дээр ингэж байгаа юм чи шорон дээр бүр ойлгомжтой шүү. Тэгэхээр та харин яг ингээд 20 оноос хойш энэ ажлыг бас судалгааны төвшөнд нэлээд хийсэн байж бүр яамдаар явж хийсэн байна. Тэгсэн. Тэгээ одоо гишүүн болоод 9 сарын хугацаанд шаардлага арай хүчтэйгээр шаардаж болоогүй юу? Шаардлага хүчтэйхгүй байна уу? Авж байгаа. Эхнээсээ хийгдэж байгаа. Засаж сайжруулж байгаа. Ямар ч байсан бүгдээрэнд нь шаардлагыг хүргүүлсэн яамдууд бол энэ удаа бүгдээрээ хүлээж авсан шаардлагын дагуу хийгдэж байгаа. Манай яамдуудын зарим байр нь бол үнэхээр зориултын бус байгаа. Тэгэнгүүт одоо нөгөө яамдууд ч болохоор яах вэ? Зориултын бус байхаар чи нөгөө ажил хийгээд ажилд орох гэж байгаа хүнчид орж чадхаа бичиж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөөдөл чинь бол одоо судлаад энэ нөгөө манай ордны өвдөнд хийсэн байгаа да би заригтай нэг бичлэг хийжээс ордон руу ордог нэг юм лифт үйдэг. Тийм лифтнүүдийг захиалсан байгаа. Тэгээд одоо аваад ирэнгүүт нь мэрэгжлийн ялдаг яралтай оруулаад ерөөсөө тэдрээд ажилд оруулна. Гэтэл энэ бол зөвхөн яамд биш. Одоо дахиад хотын захиргаа, дүүргүүдийн захиргаа, дүүргүүдийн эмнэлэг, дүүргүүдийн цагдаагийн хэлтстэй бүх газар л байгаа даа байхгүй. Одоо цагдаагийн хэлтсээр очиод одоо тохирогч болж очиод мэдүүлэг өгөхгүй л очиход орч чадахгүй. Тэнд дахиад тулгардаг. Дахиад за орлоо гэхэд байцаал технэр 2 давхартж байт юм тий. Ингээд энэ болгоныг шаардлага тавьсны хүчинд бол эхнээсээ хэрэгжээд явж байгаа шүү дээ. Хаамл дүүргээ одоо нэгдүгээр хэсгээр очиход бол ямар ч байсан нэг давхартаа хүлээж авдаг болсон. За ингээд тэнд бол дахиад нөгөө цагдаагийн хэлцэд зам тавих боломжгүй болчих. Өндрийн үед. Тэгэхээр тэд нар дахиад төсөв гаргаж одоо ингээд төсвөтөө мөнгө суулгаж иж шатыг шаардлагатай болчихдог. Бид нар ингээ харахад амархан бид нар шаардаа шууд хийчих болтмоор юм шиг. Гэтэл нөгөө барилгын хийцээс шалтгаалаад бас зарим нь бол үнэхээр нэмэлтээр хийх боломжгүй учраас бид нар ийм юм хийвэл яах вэ гэдэг тийм зөвшөлтсөн хийж байгаа. Тийм олон шатыг нэг барилгад хийхэд төсөв нь хэд болох вэ? Хэдий хэмжээтэй барилгаас шалтгаална. Хэдэн метрийн өндөртэй тавцангаас шалтгаална. Шат маань өөрөө налуу зам маань 10 градус байх хэвээр. 4 метрээс 5 метр яваад амрах тавцсан байх хэвээр. Тэгэхээр тэр хэмжээгээр ингээд тооцогдоод ирэхлээр тэрд налууч өөрөө гараад тооцом гараад ирдэг. Ер нь бол их өртөгтэй зарим тохиолдолд тийм. Гэхдээ маш хямдар шийдэх боломж ч байгаа шүү дээ. Модоор хийж одоо жишээ зарим газар дотроо тийм ээ. Зарим яам бол дотроо орчоод гадаад иргэн яам бол дотроо орчингуудаа дотор нь явхад маш хэцүү байдаг. Нөгөө олон шаттай ингээд барилга нь өөрөө дотор талтай маш бүтцэн хэцүү байдаг. Та ер нь бол бүх яамдыг мэдчихэж байгаа юм байна. Бүгдээр. Одоо яг дутуу нь аль яамд вэ нэ? За одоо гадна талдаа дутуу гэх юм бол хийгдэж байгаа шүү энэ.
шаардлага тавьсан хийгдэж байгаа уул уурхай яам байгаа. Хяналт шинжилгээний үнэлгээний хороо тий. Тэр хоёр байр тэр хяналт шинжилгээний үндэсний хороо бол одоо нэг байгаль орчны яам байсан байр шүү дээ. Тэгээд тэр хоёр газар бол ямар ч байсан бид нартай нийлээд төрийн бус байгууллагуудтай холбож өгөөд нөгөө судалгаа хийгээд за ямар лефт хийх юм бол боломжтой байна гэдэг талаараа судлаад одоо удахгүй энэ хавар суйрлуулнаа гэсэн мэдээг өгсөн байна. Улсын хурлын гишүүн чинь одоо эргэцэн орчныг бий болгодгоо баг ямар жижиг юм шаарддгийг гэж зарим үзэгч бодож магадгүй. Эн чинь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жижигч гэсэн нийгмийн харилцаанд орох боломжоор хангаж байгаа маш том зүйл байхгүй тийм. Тийм шүү дээ. Тэгэлгүй яг хөө. Тэгээд хамгийн гол нь хүн болгон энэ эрхийн мэдрэмжтэй болох хэрэгтэй. Хүний эрхийн мэдрэмжтэй тийм. Бүгд төрөлхийн биш байдаг учраас олдмол байдаг учраас энэ хүнд ч тохиолдож болох юм. Өнөөдөр те бид нар өөрсдөө мэдэхгүй байгаа боловч би магадгүй 10 жилийн өмнө нэг 50% ойлгодог байсан баг. Би ээжигээ төрж явахдаа л ойлгодог байсан баг. Би хүүхдээ төрж явахдаа л ойлгодог байсан баг. Тэгэхээр би өнөөдөр яг энийг ойлгодог болчоод ингээд дуурайд орилоод байж байгаа нь бол өөрөө энэ мэдрэмжийг авсан учраас тэгж байгаа. Та асаргааны хуулийн төсөл дээр ажиллаж байгаа гэж байна. Одоо жишээ нь таныг асардаг эхнэрнүүд юм уу? Таныг асардаг хүн сардаа хэдэн төгрөг авдаг вэ? За хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг бол бас ер нь нэгдсэн үндэсний байгууллагаас л хүнд хөнгөн гэж хэлбэрээр ярихыг бол одоо бас таатай гэж үздэггүй. Гэхдээ үнэхээр хүнд болоод хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Одоо манай Саранчлуун бол протезтэй нэг хөлн тий. Тэгээд ингээд хөнгөн хэлбэртэй. Гэтэл би бол хүнд хэлбэрийг би бол бүслэгнээс доош одоо ингээд мдэггүй юм шиг харагдаж байгаа боловч хүзүүний төвшөнд гэмтэлтэй учраас гар хүртэл хүч байхгүй. 3 настай хүүхдийн л хүч байгаа. Миний зөвхөн 100 гарт баруун гар бол юм утгаж чадахгүй. Дээр нь нэмэгдээд ингээд уушиг амьсгалын замыг удирддаг тэр мэдрэл тасарсан учраас амьсгалын ямар нэгэн боломжтой ингэж одоо 100% өөрөөр амьсгалах боломжгүй зарим үед л хүний тусалцаа авдаг. Ингэхлээр надад хоёр үн шаардлагатай байна. Нэг нь өрг дэмгтэй. Гэт нөгөө хүн болохоор яг хувийн одоо нөгөө нууц хувийн ариун цэвэр хувийн соёл талаасаа тусалдаг. Ингээд ирүүлэх үе талаасаа надад урдаг гэсэн үг шүү дээ. Ийм их ажил хийж байгаа хүмүүсийг нэг нь л хамрагддаг. Манай эхнэр л хамрагддаг гэсэн үг. Манай эхнэр хамрагдаад 392 мянга төгрөгийн тэтгэмж авдаг. Өнөөдөр би улсын хурл ороод улсын хурл бол жагсаалтаар сонгогдсон гишүүн нэг туслах нэг зөвлөхтэй гэж. Би ажил хийх гэж орж ирсэн учраас би мэрэгжлийн туслах, мэрэгжлийн зөвлөх авсан. Гэтэл би ажиллаа хийхин тулд надад туслах үйлчилгээ хэрэг болно доо. Энэ үед нөгөө тусалж байгаа хүмүүс маань оронтой байхгүй, цалин байхгүй. Би өөрөөсөө цалинжуулаад явдаг гэсэн. Тэгээд энийг үл ер нь бас их хурд удаа дараа хүсэлтэд тавьсан. Энийг бол одоо болтол шийдэж өгөөгүй байгаа. Тэгэл ийш тийшээ явахдаа бол туслахуудынхаа цалин, туслахуудынхаа хоол үндсийг өөрөө гаргаад явдаг гэсэн үг шүү дээ. Гэхдээ их хурлын гишүүдийн цалин одоо энэ хамаржангаа ярьлаас нэг сарын 27 сая төгрөг. Үндсэн цалин 7 сая төгрөг, гар дээр бэлнээр одоо 5 сая төгрөг, үйл ажиллагааны хэрэгцээнд 22 сая төгрөг авдаг. За наадуун дээр чинь бол яг сая баасан дөрж даргаыг тодорхой дүн хэлэх шиг болсон тий. Жагсаалтаар сонгогдсон гишүүдийн хувьд бас өөр л байдаг л да. Тэгээд цалингийн хувьд ижилхэн. Гэхдээ тэр чинь жагсаалтаар сонгогдсон хүмүүс бол нэг ажилчин жишээ нь дутуу байдаг. Тойрогт ажиллах төсөв гэж тавигддаггүй. Гэтэл би өнөөдөр 21 аймагт ажилладаг. Би 3 аймаг юм уу би эсвэл нэг дүүрэг биш те 21 аймагт. Яг тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд аль нэг нам их гэж байхгүй. Аль нэг дүүрэг их гэж байхгүй. Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж байдаг учраас 21 аймагт очиж ажилладаг. Тэр таны яриад байгаа төсөв бол хууль боловсруулахад одоо миний жишээ нь энэ асар үйлчилгээний тухай ажлын хэсгийн уулзалтууд жишээ нь. Энэ ажлын хэсэг маань 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Яагаад гэвэл Монгол улсад анхдагч хууль бид нэг хуулийн дээр өөрчлөлт оруулах гаагүй. Асаргааны тухай бол хуучин 7 хуулийн дээр ганц нэгхэн заалт байсан. Тэгэхээр энэ анхдагч хууль учраас ажлын хэсэг судлах материал, цуглуулах уулзалтууд хүмүүстэй тий. За тэгээд гаднаас авах туршлага гэж байна. Тэгээд одоо бас ч хүмжлэгдсэн тий. Нөгөө гадагшаа явсан нараа гишүүн бид нар
Тэгээ бид нар бол JICA-гийн 100% одоо хөрөнгө оруулалтаар бид нар гадагшаа явж одоо тэгвэл тэнд яаж хэрэгждэг бэ гэдгийг очиж үзсэн. Тэгээд аймагуудаараа, сумуудаараа, дүүргүүдээр явж иргэдтэй уулзаж санал авч. Монгол улсад байгаа хуулиудтайгаа хэрхэн зөрчилдөхүү те хэрхэн таарах. Хоёрдугаар энэ хуулийг оруулснаар хамгийн гол нь иргэдийн эрх ашигыг жаахан ч гэсэн өөрчлөлт оруулах чадахгүй юу гэдэг л гол асуудал. Чадахгүй бол тэнд өөрчлөлт оруулаад яах. Тэгэхээр тэхийн тулд нөгөө судалгаа нэр болчт юм байна. Ингээд тэр таны хэлээд байгаа Монгол ерөөсөө тэр судалгаа тэр чиглэлдээ илүү зарцуулагддаг. Тэр нь гişүүн би тэндээс мөнгө аваад хүн цалинжуулдаг гэсэн асуудал биш. Харин янз бүрээр л нэрлэдэг байгаа. Тойрогтой ажиллах мөнгө л гин. Тий, тойрогтой гişүүдийн үед бол тойрогтой ажиллах мөнгө гэж. Тэгээд хуулийн төсөл боловсруулахад зарцуулдаг судалгааны мөнгө л гин. Тэгээд тойроггүй гişүүдийн цалин хангамж нь ялгаатай гэсэн үг. Үгүй ээ, тойроггүй гişүүдийн хангамж нь ялгаатай, цалин нийцлэхэ гэсэн үг. Үндсэн мэргэжил нь эрхцүүчээс гадна жүжигчин мэргэжилтэй. Жүжигчин. Одоо кино урлагийн салбараа орхих уу? Орхихгүй. Эмзэглэхгүй бол түүхийг гэрүүлэх гад. Жилийн дараа манай хүүхдүүд ингээл тэр өдөр болох гэхлээр л ингээ бүгд айцтай. Гэтэ би амар азтай, маш азтай. Би маш сайн хайтай. Маш сайн аав ээж, гэр бүл, найз нөхөдтэй. Магадгүй би Монгол төрсөнд маш их азтай. Чанаргүй юмын золиос болсон тухайгаа их ярьсан. Энэ талаар яриач яг юун чанаргүй байгаа танд яаж нөлөөлсөн бэ? Биеэрээ идэлж яваа. Монголоос авсан юм бол цаанаа л үйлчлдэг. Үйлчлэл. Одоо ч тийм байна уу? Өнгөрсөн жил ч одоо эмийн асуудал нэлээд хурцаар яригдсан шүү Үгүй дээ. болоогүй. Тэгээд одоо би бас давхар хэлэхэд гадагшаа эмийн лабораториуд руу Монгол байгаа юмнуудаас шинжилгээнд явуулсан. Ийм алт авчирсан. За. Та хэдэн алтны компанитай вэ? Хэдэн алтны компани? Одоо таны хамаарал бүхий хэдэн алтны компани байна? Надаа алтны компани байхгүй. Би уул уурхайн компанитай байсан. Тэгээд уул уурхайн компани 23 онд ер нь аварт орсноос хойш өөрөө шууд удирдлага хийхээ байжгаад тэгээд 23 оноос компани яг одоо X тайлаа өгдөг компани болтлоо. Бүх өмнөдөө хүлээл гэж өгөөд тэгээд одоо надаа уул уурхай буюу таны хэлж байгаа алтны компани байхгүй. Одоо бүр үйл ажиллагаагаа зогсооцсон гэсэн үг юм уу? Зарсан гэсэн. Тэгсэн гэсэн бүр үйл ажиллагаагаа зогсоогоод газраа хүлээл гэж өгөөд зарим газраа шилжүүлээд зархаа зараад ингээд компанийн хувьд бол одоо надаа уул уурхай компани байхгүй. Яг хүмүүс намайг би юм шүү. Энэ дээр би бас тайлбарлах. Баян л гэдэг. Тийм. Баян шүү дээ би. Баян. Тэгээ эн чинь бол амны бэлгээс аштын бэлэг. Би найзуудаасаа төрүүлээд хамгийн анх 4 хүүхэдтэй болсон байдаг. Тэгэхээр би юугаараа баян? Би үр хүүхдээрээ баян байсан юм аа. Эрхэн баян үр хүүхэд байдаг шүү дээ. Эрдэм ном байдаг. Тэгэхээр би үр хүүхэдтэй учраас одоо манай найзууд тэгдэг байсан баг. Тэргэн дээр ачаач багтахгүй олон хүүхэдтэй баясаа гэж ярьдаг байсан. Тэгээд тэр утгаараа баян баясаа гэдэг нэртэй байсан. Тэгээд манай аав өөрөө геолог хүн. Одоо ялгаа байхгүй 5-7 хайгуул, за бугантын сэлэнгийн орчмын хайгуулт явдаг байсан геологч хүн. Энэ 80 жилийн түүхтэй одоо энэ салбарын 60 жилийн түүхийг нь бичлэлцэж яваа тийм хүн байдаг. Тэгээд аавынхаа мэргэжлийг хүн болгоно л өвлөх гэж аавынхаа сурсан юмыг бас сурч үлдэх гэж хичээдэг. Тэр утгаараа би уул уурхайн компанитай байсан, уул уурхайд ажилладаг байсан. Гэхдээ уул уурхай юун зөв, юун буруу гэдэг дээр бол үргэлж шүмжлэлтэй байдаг байсан. Над шиг уул уурхайн компанитай хэрнээсээ алтыг муулж кино хийсэн хүн дэлхийдэр байхгүй шүү дээ. Би үргэлэг 2 гэж кинон дээр хариуцлагагүй уул уурхайн тухай хийжсэн. Тэгээд тухайн үед бол манай салбарын гайхажсэн. Та яагаад ингэж салбараа ингэж анггүй салбар биш. Энд чи хариуцлагатай болоод хариуцлагагүй уул уурхай гэж. Хэрвээ хариуцлагагүй байх юм бол алтны дээр гэж юм бүхэн үнгүй байдаг. Их орон найз нөхөд аав ээж те. Тэгэхээр энийг л би үзүүлэх гэж хичээсэн. Үндсэн мэргэжил нь эрхцүүчээс гадна жүжигчин мэргэжилтэй. Жүжигчин. Одоо кино урлагийн салбараа орхих уу? Орхихгүй мэдээж. Энэ бол миний хувьд бол би амьдралынхаа 4 жилийг тэр сургуульд зориулсан. Төрсөн цагаас гэж худлаа ярихгүй. Гэхдээ мэдээ орсон цагаас эхлээд ямар ч байсан. Урлаг ямар сайхан юм бэ? Урлаг ямар хүчтэй юм бэ гэдгийг мэддэг учраас
одоо тэрийг би орхиж чадахгүй. Тэгээд өнөөдөр ч гэсэн яг энэ танхимд бас соёл урлагийг, кино урлагийг төлөөлөөд сууж байгаа. Кино урлагийг төлөөлөө сууж байгаа ганц хүн нь би байгаа шүү дээ. Тэгэхээр энэ салбарын асуудал ч гэсэн надад хамаатай гэсэн үг. За та ардчилсан намын жагсаалтаар гишүүн болсон. Ардчилсан намын жагсаалтын дээгүр багтахын тулд луугаан төмөр дараад төлбөр төлсөн үү? Үгүй. Огт үгүй. Энийг бол би бардам хэлнэ. 2020 онд сонгуульд дэвшигтээч би хэлсэн. Би мөнгө төлөхгүй гэдгээ хэлсэн. Хоёрдугаар өстой ганц гишүүн байх би юу авахгүй, хандив авахгүй гэдгээ хэлсэн. Би өөрөө нэгэнд ийшээ зүтгэж байгаа бол өөрийнхөө хүчээр ямар ч байсан юм хий гэж зүтгэсэн. Тэгээд сонгуулийн үеэр бол нэг ч төгрөгийн хандив аваагүй дансаа хаасан. Тэгээд тухайн үед шалгаад дууссан. За 20 онд бол би болтол бол энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг илүү одоо байнга ярьдаг байсан, түлхүү ярьдаг байсан, намдаа үргэлж дуу хоолой болдог байсан. Тийм учраас зөвхөн намаас ч биш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодуудаас, үндэсний холбоодуудаас хүртэл ийм хүмүүсээс төлөөлүүлээд бид нарыг ингээд их хурл дэвшүүлээч гэдэг тэр нэрэн дотор бол миний нэр өөрөө бас явж ирсэн. Тийм учраас одоо би ямар нэгэн тийм мөнгө төлөх одоо ерөөсөө шаардлага байгаагүй. Тэгээд ч ардчилсан намын хувьд бол хүний эрхчлөөг дээдэлдэг нам шүү дээ. За хөдөлмөр алдалтын хувийг тодорхойлдог даргачлал нь орчин үеийн нийгмийн шаардлагад нийцэж байна уу? Энэ талаар судалсан уу та? Энэ нийцдэггүй. Энэ бол нийцдэггүй. Тэгээд угаасаа хөдөлмөр алдагдлыг тогтоох энэ онш тогтоохоос эхэлж байгаа. Тэгэхээр энэ дээр ICF буюу олон улсын одоо яг хөдөлмөр үйлдэлийн хөдөлмөр алдалтыг тогтоохын стандарт Монголд орж ирж байгаа. За энэ хэрэг ороод ирэх юм бол бид нар одоо энэ дээр тийм дахиж алдаа гарахгүй гэж ойлгож байгаа. Өнөөдрийн төвшөнд бол яг үндэ миний хувьд ч гэсэн яг тэр тогтоолтон дээр алдаа гардаг байхгүй. Ягаад гэвэл миний нуус одоо тасарсан гэж үздэг. Гэтэл яг оншин дээр тийм онш байдаг. Тэгэнгүүт дөрвөн хүчний саажилт гэж үздэг намайг. Гэтэл дөрвөн хүчний саажилтаас илүү надад амьсгалын замын маш их нэмэлт юмнууд байдаг. Гэтэл дөрвөн хүчний саажилтаараа 100% орчдөг. Хөдөлмөрийн чадвар алдагдaltaараа. Тэгэхээр энэ дээр бол тэр олон улсын ICF энэ асуулт бол маш гоё асуулт байна. Ягаад гэвэл тэр ICF гэж одоо стандарт орж ирснээрээ бид нар энийг ерөөс маш амархан шийдчихнэ. Тийм. Дэлхий ингэж шийддэг. Гэтэл бид нар тэрнээс хоцорч явсан. Одоо ямар ч байсан хөдөлмөрийн нийгэм хамгааллын яам төрийн бус байгууллагууд бүгд нийлж яриад тэгээд энэ жилдээ ямар ч байсан багтаад ICF ороод ирнэ. ICF нь ороод ирвэл ингээ сар болгон л одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг группийн хурал гээл тий цаг үрж цагийг нь үрж ингээд сунгах болоод идэг. Бараг нэг иргэн 2-3 өдөр зарцуулдаг юм шиг байгаа. Энэ нь өөрчлөгдөх үү? Өөрчлөгднө. Шаардлагатай тохиолдолд одоо жишээ нь миний хувьд бол өнөөдөр дэлхийд яг юу гарч ирэх вэ? Нэмчилгээ гарч ирэх вэ? Нэмчилгээ. Тэгэхээр яг тодорхой өвчнүүд дээр бол өнөөдрийн байдлаар тэр дахин хуралд орох гэдэг асуудал байхгүй болцсон шүү сэтгүүлчээ. Энэ дээр ямар ч байсан эрүүл мэндийн яам, хөдөлмөр гэр бүл нийгэм хамгааллын яам бүгдээрээ хамтарч ажиллаад ерөөсөө хурал гэж байнга авчирдаг энэ асуудал дээр анхаарч өгөөч гэдгийг хүсэлтийг бол удаа тавьсан. Орон нутгийн сонгуулиарч тэр яваад ингээ бүх хүний хүсэлтийг авчираад ингээ тавьсны хүчинд одоо ямар ч байсан сар тутамдаа болсон. Тий одоо зарим өвчний хувьд идэхгүй өвчний хувьд. Гэтэл идэх өвчний хувьд орох заав шаардлагатай байдаг. Нэгдүгээрт идэх магадлалтай. Хоёрдугаар дахиад хүндэрсэн байх магадлалтай байна. Тэ? Одоо жишээ хитрхи удаан хэвтэрт байснаасаа болоод цооролт өгсөн байх магадлалтай. Зүрхний болоод уушигны ямар нэгэн хүндрэл үүссэн байх магадлалтай. Тийм учраас энэ бас үзлэгт орох нь 100% бас бурууч биш. Гэхдээ хүн болгоныг ор гэж ингэж хүндрүүлэх нь бол буруу. Гэтэл өөрөө яг тэр зорилттой хэсэг нь бол тэрнээс чөлөөлөгдсөн байгаа гэж ойлгож байна. Одоо эмзэглэхгүй бол түүхийг гэрүүлэх гад анх одоо аварт осолд ороод босож чадахгүй болсноо мэдрэх хүнд байсан баг. Тэгэхээр сэтгэлийн ямар хүчээр одоо ингэ даван туулаад явж байгаа вэ?
Амьдрах хүчээр л ер нь амьдрах л хэрэгтэй. Амьд байх л хэрэгтэй. Анх 2017 оны 5 сарын 13-нд аварт орсон. Гэхдээ аварт орохдоо би болчмгүй ч юм уу үйлдэлээс биш өөрийнхөө дуртай спортоор хичээлж байгаад улсын аврах шалгаруулах Бартад замын баахаа гэж уралдаанд оролцож явах явцдаа өөрийнхөө гаргасан алдаанаас болж аварт орсон. Тэгээд аварт орохоос өмнө би өөрөө гар өвсгч зурсан шүү дээ. Энэ бол эрсдэлтэй гэдэг мэдсээр байгаад орсон юм ч тийм. Гомдлгүй гэж. Тийм болохоор гомддгүй. Нэгэд болох ёстой. Тэр өдрийг эхлээд хүн дээр хүлээж авдаг байсан. Гэр бүлээрээ л жилийн ой дээр амар хэцүү байсан. Одоо яана. Жил би хөвтцэн ч хамгийн гол. Би босч чадаагүй яг эмнэлэгт бүтэн 9 сар хөвтөд гарч ирсэн шүү дээ. 9 сарын дараа өглөө хийнэгээд гарсан орой хүүхдүүд дээр орсон. Тэгээд жилийн дараа манай хүүхдүүд ингээл тэр өдөр болох гэхлээр л ингээ бүгд айцтай. Тэгэнгүүт нь яг тэр өдрөө би их нэртэйгээ ярьж торт авсан. Аавын төрсөн өдөр гэдэг одоо би 2 төрсөн өдөртэй, нэг нь баясгалангийн төрсөн өдөр, нөгөөх нь аавын төрсөн өдөр. Би тэр өдөр гэр бүлдээ дахиад төрсөн. Хэрвээ би өгцөн бол яах вэ? Тийм учраас тэрийг ингэж хүлээж авсан. Хоёрдугаарт гэвэл надад амьд байхаас өөр ирэх байхгүй шүү дээ. Тийм үүрэг байгаа надад. Би 4 хүүхэдтэй би амьд байх хэрэгтэй. Би хамгийн сайхан эмэгтэй гихнэрээ болгож авсан. Би тэр хүнтэй жаргал зовлонг туулаад хүүхдлээ хамт амьдрна гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр би тэр эмэгтэйд л амьд байх хэрэгтэй. Дээр нь би эрхэлжсэн тэр компанийнхаа ажилчдын өмнө хүлээсэн үүрэг байсан. Кино компанийнхаа өмнө хүлээсэн үүрэг байсан. Энэ бүх үүргээ ухамсарлал хүн амьд байхаас л аргагүй байхгүй. Өөхөх хэрэг байхгүй шүү дээ. Өхөн гэдэг чинь тийм чамар биш. Өөхөх тэр мөч эртэл бол хүн амьд л гэдэг байхгүй. Таны харин тэр босгож нөө тэмцэж байгаа тэр дасгалыг, тэр хүнд дасгалыг өдөр болгон хийж байгаа бичлэг явж исэн шүү дээ. Тэгээд бас хүнд их тийм урам зориг өгөхөр. Тэр дасгалыг хийх хэцүү байсан юм шүү. Тухайн үед маш хэцүү, амар хэцүү шүү дээ. Хүмүүс ойлгодгоо. Гэтэл яг үнэрэгтэй маш хэцүү. Гэхдээ би амар азтай, маш азтай. Би маш сайн хайтай. Маш сайн аав ээж, гэр бүл, найз нөхөдтэй. Магадгүй би Монгол төрсөнд маш их азтай. Хүртээмжгүй байдлаараа өнөөдөр би гомддог л да. Би гудамжид явахдаа би Монгол төрсөндөө заримдаа харамсдаг. Хүртээмжгүй байдлаас болж. Гэхдээ яг тэр одоо гимцний дараагаад Монгол хүн болж төрснөөр бахархах үе байсан. Бидний тэр омогшил, шаартай байгаа байдал тэрний хүчээр бас магадгүй босч ирсэн. Бидний идж байгаа энэ органик хүнсний хүчээр. Тэгээ хүүхдүүдийн намайг харж байгаа хар хамгийн их хүч болдог гэсэн шүү дээ. Хүүхдүүдээ гимцний дараа манай том хүүгийн суралгыг өгөх муудсан огцсон. Аргагүй. Тэгээд багштай нь уулзсан чинь мэдгүй яагаад энэ мэдгүй өөрчлөгдөд байна. Тэгэл хүүтэйгээ уулзсан. Жохон 10 настай. 10 ч өрөөгүй байсан шүү дээ. Миний хүч 8 настай байсан намайг гимтэл. Тэгэл уулзаад хүүтэйгээ ярихад тэр хүний дотор минийхээс том ертөнц байгаа байхгүй. Ингээл хүүтэйгээ яриад хоёлаа ярилцсан гутаа бодсон. Би нэг юм төрсөн шүү дээ. Би ийм бэрхшээлтэй нэг юм төрсөн. Гэхдээ би энэ нэг үлдээж болохгүй өөр хүүхэдтэй. Тэ? Аав нь тэрэг зэртэй гэж хэлүүлж хүүхдээ сургууль дээр хичээхийг хүсээгүй. Тийм болохоор би тэрэг зэрээсээ босхийг хүссэн. Өдөр болгон 8 цаг бэлтгэл хийдэг байсан. Ухаалтаал хэд удааж ухаалцсан мэдхгүй. Тэгэл тэмцдэг байсан. Тэгэл зүтгээд иддэг байсан. Тэрний ачаар өнөөдөр миний хүүхдүүд одоо хичээлж явахдаа ичгээ байсан. Би сургуульд нь хүргээд өгөхөд надаас ичдэггүй те. Энэ чинь өөрөө би нийгэмд ийм үлгэр дуурайл болох хэрэгтэй байна гэж ойлгосон байна. Яагаад кино жүжигчин мэрэгчлээ юм бэ? Би адлуулаад чамаагүй хүмүүсийн урд яв тэр үүргийг хүлээсэн байх. Тийм болохоор тэр үүргийнхээ дагуу босчихдгсэн. Тэр үед одоо нэг амар тийм надад хүнд үе байдаг шүү дээ. Алгуулж өстэй тий гарч ил явна. Гарсан ч байхгүй гэхдээ гарч ил явна. Хүн болгоны зовлон харьцаа адилгүй. Ясгуурсан, нугс тасарсан миний зовлон болохоос энэс ч их зовлонтой сэтгэлдээ тээгтэй хүмүүс амьдрч л байгаа шүү дээ.
За таны гишүүн болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ирж байгаа хүсэл саналд их байна уу? Ямар хүсэл саналд илүү давмгай байдаг вэ? За мэдээж их байдаг. За гэхдээ манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол халамжаас хөдөлмөрт шилжих. Энэ л хамгийн их байдаг. Ажлын байртаа болгоод ажлын байртаа болгоод өгөөч. За хоёрдугаарт нь бид нэр байранд ороход одоо хамруулж өгөөч. Тэгээ буцалтгүй тусламжаар байртаа болгож өгөөч. За гуравдугаарт гэх юм бол мэдээж халамжийн маань нэмээд өгөөч гэдэг. Үнэхээр энэ дунд одоо бид нар зөв юм хийх хэрэгтэй л дээ. Өнөөдөр халамж гэж ярингууд хавтгар сааламж гэж бид нар одоо яриад идэг шүү дээ. Гэтэл яг юу нь хавтгар сааламж? 2025 оны төсөвдөр 2.5 их 80 төгрөг халамж гэж одоо хэлбэрээр юунд байна? Нийгэм гэр бүл нийгэм хамгааллын яамд. Гэтэл энэ 2.4 их 80 төгрөгийн чинь 1.8 их 80-д нь хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгө, яг хавтгарсан халамж тэнд байдаг. Гэтэл яг хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээр очиж байгаа. Өндөр настан дээр очиж байгаа. Тэр халамж бол энэний 3.2% шүү дээ. Тэ одоо нэг том дүн тавьчаал бүхэл том дүн тавьчихаар тий. Тэгэхээр тэрийг салгах хэрэгтэй. За хүүхдийн мөнгийг бол одоо ингээд гадны орнуудаар яваад ер нь уулзахад бол Монгол улсыг үл жишг болгож ирдэг юм билээ. Хүүхдтэй сар болгон 100 сая төгрөг өгдөг. Эдийн засгийн тийм мундаг биш ирнээс ийм улс бол дэлхийд байхгүй. Энэ бол хамгийн мундаг улс гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр хүүхдийн мөнгө л хөдөлж болохгүй нэ. За тэгвэл одоо энэ нөгөө хүүхдээ харж байгаа цалинтай ээж хөтөлбөр тийм. Сүүлийн үед бас цалинтай ээжийн цалин өсгөх ёстой үний өсөлтийг дагаад. Тийм. Гэхдээ энэ дээр бие үл эсрэг байрсан үүртэй байдаг. Ээжүүдээ уучлаарай тийм. Яагаад гэвэл яагаад ч тэр цалингийн хэмжээд бид нар хүргэж чадахгүй. Тийм болохоор ээж хүүхдээ харангаа ажлыг боломжийг нь л олгох хэрэгтэй байхгүй уг нь. Ээж хүүхдээ харангаа цахимаар өдөрт 2 цаг ажил хийгээд тэгээд тэр авдаг халамжаасаа илүү цалингаа авдаг тэр л системийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэрнээс биш мөнгөн халамж бол яг үнэндээ тэр одоо цалинтай ээж 50,000 төгрөг бол тэр ээжд бол харин тий онлайнаар ажиллах, алсын зайнаас ажиллах, тэг өдөрт 2 цагаар ажиллах тийм хөдөлмөрийн одоо бүтцэн байхгүй байгаа юм л та. Хөдөлмөрийн бүтцэл байгаа. Одоо эрэлт хэрэгцээ үл байгаа. Тэр систем бий болоогүй юм л та тийм. Тэгэхээр тэрийг нь л бий болгоод өгөх хэрэгтэй. Бид нар одоо тэр нөгөө цагийн үнэлгээнд дээр ажиллах хэрэгтэй. Ээжүүдийг тэр хүүхдээ харангаа хөдөлмөр эрхлэх боломжийг нь л олгох хэрэгтэй. Тэрнээс биш хүүхдээ хараад гэртээ суусныхын төлөө мөнгө өгнө гэвэл энэ бол одоо хатуу хэлэхэд бол арай л хатгаарсан халамж. Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх боломжийн талаар ороход одоо сэдв рүүгээ ороход одоо танд хамгийн шаардахад ойрхон байгаа энэ 13 яамд ажил авахгүй байгаа шалтгаанаа юу гэдэг? Юу гэж тодорхойлдог вэ? Яг шалтгаанаа одоо яг шууд хэлж чаддгүй л дээ бүгдээрээ. Тийм үү яана манай яам тийм байна уу? Нэрээстэй хүн аваагүй юм биш үү? Гэхдээ тэгсгээ хайцсан байт юм биш үү? Тийм ерөөсөө тэгсгээ хайчдаггүй. Манай ч уг нь байдэн штэ. Сонсголын бэрхшээлтэй нэг хүн яваад идэв штэ. Энэ тэр чинь юу влээ гэдэг ийм хэмжээнд л байдаг байхгүй. Гэтэл тэрийг одоо яг шууд ам бардам хийх хүн байвал гоё биш тийм биз дээ. За манай яам тэдүүн үнтэй. Тэдүүн авч ажилуулдаг. Тийм одоо бэрхшээлтэй. Бид нар бэрхшээлтэнд харуулад ингэж ажилуулдаг гэдгийг хэлж чадчих. Хамгийн их мулд уул уурхай салбар. Хамгийн их сайн төлбөрөөлдөг. Тэр нь эргээд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сандаа зарцуулагддаг шүү дээ. Тий, уг нь одоо бэрхшээлтэй нэгдэн тий. За энэ санд гэхдээ саяхнаас л орж байгаа юм заяа. Энэ дээр дахиад 7 жилийн өмнөөс л бид нар би ганцаараа бишээ бид нар хөөцөлдөж эхэлсэн. Хүүе энэ санд одоо жишээ нь 18 онд энэ гарсан үедээ 800 сая орсон юм байна. За 19 онд 3.2 хүүе 20 онд энэ ч бүр 9.8 тэрбум орсон юм байна. Энэ мөнгө хаашаа явсан бэ гэд тухайд судлаа. Тэгэнгүүт тэр нь болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн данс гэж байгаагүй. Нийт нөгөө ямар гоо орчдөг байсан. Тэгээд бүр амар инээдтэй юм гарч байгаа шүү. Солонгост ажиллагчдын хэлний бэлтгэлд хүртэл зориулагдсан байдаг байхгүй. Зарцуултын арга. Одоо бол харин яам дээр энэ зарцуулт энэ юмнуудад бүгд сайн хийгдсэн. Тийм болохоор одоо хэрвээ
Ажилуулаагүй бол тэдний ажлын байрыг бий болгохын төлөө тэр мөнгө зарцуулдаг шүү дээ. Хэрвээ тэгэх юм бол дахиад бид нэр одоо нэмэл ингээл нөгөө нэг халамж шаарддаг шаардлагагүй болох. Зам талбай ажлын байр нь хэрвээ хангалттай авчдаг бол хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүгд л ажил хийхийг л хүсэж байна. Сартаа тэр санд хэдэн төгрөг хөрөнгөлөгддөг? За жил болгоны дүнг харьцан адилгүй байдаг. 3 онд хамгийн сүүлийн би харж байхад 12.8 тэрбум төгрөг цугларсан байсан санагдаж байна. Баггүй мөнгө шүү дээ. Баггүй мөнгө. Тэрийг зөв зөвхөн байгуулвал тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэхлээр одоо энэ жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгож зарласан. Яам маань өөрөө. Энэ бас нэг давуу тал. Тэгэхээр энэ дээр бид нар яах вэ гэхлээр одоо job центрийг ажилуулж эхэлнэ. Хөдөлмөр зуурчлах тэр байгууллагуудыг ажилуулж эхэлнэ. Ингээд дараад нь ажилд орсон хүмүүсийн эрх ашгийг хамгаалах тал дээр дахиад явуулах гэсэн үг. Хөдөлмөр эрхлэлт дээр зуучлах тал дээр бас манай хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллахад бид бол нээлттэй шүү. За баярлалаа. Бид өчигдөр л гэхэд одоо өөрсдийнхөө өргөмийн сайтаар 3 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бас онцолж гаргасан. Одоо ингээ хөдөлмөр эрхэлж байгаа, төрөлхийн сайжралтай ч гэсэн хөдөлмөр эрхэлж байгаа гэдэг. Миний асуулт ерөөхдөө дуусч байна. Танаас 2 асуулт үлдсэн байна. Та хэд хэдэн ярилцлаган дээр чанаргүй юмын золиос болсон тухайгаа их ярьсан. Энэ талаар яриач яг юун чанаргүй байгаа танд яаж нөлөөлсөн бэ? 2017 оны 5 сарын 13-ны өдрөөс хойш би эмийн байнгын хэрэглэгч болсон. За Солонгост 2 сар байжгаад Монгол улсад ирэхэд Солонгост надад бичиж өгсөн миний оншин таарсан юм Монгол улсын эмийн бүртгэл одоо ч ороогүй байдаг. Унал таталтын өвчтөй хүүхдүүдийн эм одоо ч ороогүй байдаг. Орох гээд одоо бүртгэлд ингээл бичигдэл хичээгээл явж байна. Гэтэл тэр шатлан тийм амар биш юм бэ. За дээр нь орж ирсэн юм нь би одоо миний ойлгохгүй байгаа гол юм тэр штэ. Яагаад Монголд давхар тунгаар уугаад 40 мг уух хэрэгтэй юм 80 мг-аар уугаад өвчин дарагдахгүй байхад би Солонгост очиод Солонгост үйлдвэрлэснийг 40 мг уухад би өвчин дарагдаад байгаа юм. Одоо хүн болгоно л ярьж байгаа шүү. Би энийг бүр биеэрээ идэлж яваа. Монголоос авсан юм бол цаанаа л үйлчлдэг. Үйлчлэл. Одоо ч тийм байна уу? Өнгөрсөн жил ч одоо эмийн асуудал нэлээд хурцаар яригдсан шүү. Үгүй болоогүй. Тэгээд одоо би бас давхар хэлэхэд гадагшаа эмийн лабораториуд руу Монголд байгаа эмнүүдээс шинжилгээнд явуулсан. Өөрийнхөө уудаг эмнүүдийг үү? Үгүй. Бидний хэрэгэлдэг хамгийн одоо монголчуудын хамгийн их төлхөө хэрэгэлдэг эмнүүдийг хүмүүсээс нэрсээ асууж агаад ярих хангалтгүй байна, хийх хэрэгтэй байна. Тийм болохоор ямар ч байсан давхар одоо хуваараа шинжилгээнд явуулсан. За ингээд энэний үр дүн ирэхлээр би одоо маш тодорхой гарах байх гэж байна. Хариу нэрэг байх уу? Хариу нэрэг байна. Хүн болгон надад тэрний дараа маш олон одоо хэдэн 100,000 санал ирсэн. Бүгдээрээ л яг үнэхээр баталгаатай байна. Би энэ өвчөө идэхгүй Канадад ирээд би зүгээр одоо нөгөө нэг трафик уугаад энэ идгээд нь шүү дээ. Ямар сони юм бэ гэж ярьж байгаа. Үнэхээр Монголд байгаа эмэндээ байгаа мó? Эсвэл Монголын нөгөө нэг утаа бидний нөгөө цаг үргэлж ирээд агаарын бохирдол хүнсний аюулгүй байдалд байгаа мó? Энийг бас бид нар гаргаж ирэх хэрэгтэй. Эмийн аюулгүй байдал бол ерөөсөө эмийн чанар бол маш муу шүү дээ. Монгол бол эмчнэр сайн уу сайн. Эмнэлгийн байгууллагыг бол би муу хэлэхгүй. Эмчнэр бол маш сайн. Гэтэл эмчийн бичиж өгж байгаа эмийг уугаад идэхгүй байгаад өөрөө эмийн чанар ямар байгааг л хэлчихэж байна. Тэрнээс шинэд бол одоо аль нэгэн салбарыг муулах гэдэг хэрэг биш. Надад тохиолж байгаа эмийг л би ярьсан. Надад тохиолж байгаа юм дээр шинжилгээ хийж байна. Одоо тэрийг нь олон улсын байгууллагаар нь үнэлүүлчихье. Тэгээд авчрахлаар одоо дүн гараад ирэх хэлбэртэй. За улсын хурлын гишүүний хувьар асуухад одоо ураанагийн гэрээ батлагдсан ч гэсэн урааны асуудал дахин олон нийтийн дунд бас хилцүүлэг өрнүүлээд байна л да хоёр талтай. Том төслүүдэд явуулах одоо орж ирж байгаа санхүүжилт хөрөнгө оруулалт нь Монгол улсад хэрэгтэй л гэж байна. Нөгөө талдаа ийм мөнгөөр хортой юм үлд олборлох хэрэг байна уу гэж тэ уран хортой гэдэг. Таны хувьд аль талын байр суурийг дэмжиж байгаа вэ? Хэрвээ уран хортой бол орж ирэх мөнгөний хэмжээнд хамааралгүй байх хэрэгтэй шүү дээ. Тэ? Тэр их мөнгө орж ирэх байсан ч гэсэн бид нар үнэхээр тэр хортой үйл хийх ёсгүй. Гэтэл өнөөдөр дахиад хэлэхэд хариуцлагатай уул уурхайн хувьд бол
тэр шар нутгийг олборлоход бол тийм аюултай гэж бий болох хэрэггүй байгаа. Мэргэжлийн геологуудтай уулзсан. Би ажлын хэсэгт нь байгаа өөрөө. Тийм учраас би мэргэжлийн геологуудтай уулзаад за яг ямар учиртай юм бэ? Та нар одоо мэргэжлийн хүний хувьд ингээд зөвлөгөөгөө өгөөч. Гэхдээ амаар биш бичгээр өгөөч гэсэн маш олон эрдэмтэн, маш олон геологуудаас уран аюулгүй гэдгийг үл илэрхийлсэн. За тэгээд дээр нь Марда гэж манад уран олборлж ирсэн шүү дээ. Дор нутад Оросууд Мардаг олборлж ирсэн. Тухайн үед Оросууд бол Оросын технологиуд муу л байсан байгаа. Одооний технологитой харьцуулахад гэхэд тэнд 6 урттай хурах ч юм уу ямар нэг юм төрөөгүй гэж би л үзэж байгаа. Ягаад гэвэл тэнд манай хоригдлуудыг ажилуулдаг байсан гэж байна. Тэр үл яг уурхайн гүнд байсан учраас тэгж ярьдаг. Тэгээд өөрөө нөгөө нөхцөл нь хүнд байсан. Би түрүү хэллээ шүү дээ. Тэр хүмүүсийн олборлж исэн арга барил нь одооныхтай харьцуулах юм бол хүнд бөгөөд одоо хоцрогдсон нөхцөл байсан байна. Тэгэхээр би бол уран дээр бол энийг бол олборлох хэрэгтэй гэж үзэж байгаа. Бид нар өнөөдөр газрын гүн рүү шахаж байгаа 260 тонн гэд одоо энэ орооны төсөл дээр л байгаа л да. Орооныгийн төсөл дээр тэр 260 тонн хөхрийн хүчлэн буцаад сорогдож авах юм уу? Хөрсөндөө шигэх юм уу? Тэрийг л одоо хортой гэж үзээд байгаа шүү дээ. Тий, за тэрэн дээр бол одоо яг мэрэгжлийн хүмүүсээс асуусан дээр байна. Ямар ч байсан надад байгаа мэдээлэл бол тэр хөрсөндөө шингэнэ. Өнөөдрийн байдлаар тэр 260 мянган биш одоо Бадрах энержигийн тэр ордын доорчин руу маш их ус байгаа шүү дээ. Энэ орооно яригдахад би усны тухай асууж байсан. Тэгэхэд тэрний дор байгаа маш их хэмжээний ус өөрөө энэ хэрвээ бидний яриад байгаа цэцэгт идэх бодисоор хордогдсон бол хордогдсон байна. Тэрийг бол мал бол ууж болохгүй, хүн мал бол ууж хэрглэж болохгүй гэдэг дүгнэлт үл байдаг. Тэгэхээр одоо тэр авсныхаа оронд л хийж таарна. Тэрнээс биш тэрийг одоо агаарт ил орхих ч юм уу тийм байхгүй байх. Энэ дээр бол угаасаа хийсэн засгийн газар их хурл өөрсдөө энийхээ араас дагаж одоо тэр нөгөө яавал хариуцлагатай байх вэ гэдэг дээр бол бүр өөрсдөө хариуцлагатай явах хэрэгтэй. Тэгэхээр Улаанбаатарын иргэд малыг яах ёстой вэ? Гэхдээ иргэд бол өөрсдийн сонголт байна. Тэ? Үнэхээр аюулгүй гэж үзээд одоо бүсчлээд одоо тэд нар зоноо байгуулсан шүү дээ, уурхайн зон. Инээс чааш иргэдэд аюулгүй гэж үзвэл иргэд тэнд байж болох байх. Тэр үл иргэдийн асуудал. Малтай иргэдийн бас асуудал бол өөрсдийн сонголт байна. Тэр байгууллага өөрөө зоноо татаад тэрнээс гадагш аюулгүй гэдэг юм ал гаргах хэрэгтэй. Гэхдээ тэр газрын гүний хөрсөн доогуур зон татах боломжтой юм. Хөрсөн доогуур зон татах боломжгүй. Тэрэн дээр Монголын мэргэжлийн байгууллагууд нь цаг тухайд нь хяналтаа игээд ажиллах хэрэгтэй ш. Байгууллага орчин өөрчлөлтийн яам тий. Одоо тэр бол байнга шинжилгээг хийж явах хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн алдаа гарах юм бол тэрийг зогсоох хэрэгтэй. Бид нар ерөөсөө нэг гэрээг эхлүүлээл тэр нь зогсож болохгүй гэрээ гэж ерөөсөө байжлахгүй. Одоо өнөөдөр нэг тийм аюултай гэрээ байна шүү дээ бид нарт. Оюутлогой гэж нэг айхтар одоо гэрээ байна. Энийхээ алдааг засах гэж хичээж байгаа. За дараагийн энэ салбар орж ирэх нь би яагаад зөв гэж үзээд байна вэ гэвэл бид нар дан нүүрснээс амралтай. Манай эдийн засагч нүүрснээс амралтай. Манай бүх юм нүүрснээс амралтай. Эрчим хүч нүүрснээс амралтай. Гэтэл дэлхийн нүүрсэнд ногоо эрчим хүч гэдэг утгаараа ямар ч санхүүжилт өгөөч. Тэнгүүт манай нүүрс яванд үн цэнгүй болно. Бид нар дараагийн их усроо олж авах хэрэгтэй. 34%-ийг төр даваад бид нар ашигтай ажилласан уу? Бид нар нэг шиг аваагүй байгаа шүү дээ. Тийм биз дээ. Өөртөө байгаа шүү дээ. Харин 34% өөртөө болгоос ашигтай биш. Тэгвэл энийг ямар ашигтай гэрээ хийх ёстой юм? Бид нар газрын дорогоо тэр нөөцийг яаж ашиглаж баялаг болгох юм? Баялаг болгохын тулд бид нарт гадны хөрөнгө оруулагч хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулагчтай их сайн гэрээ хэрэгтэй. Гэрээн дээр нь даялангуяа одоо би үйл ажиллахыг маш их хүссэн. Яагаад гэвэл бид нар тэр 34% ингэж алдаж болохгүй. Энэний дагуу би зөндөө бас гадныхантай ч уулзсан. Тэгэхээр таныхаар бол олборлох нь зөв үү? Олборлох нь зөв. Одоо Улаанбаатараас гадна 13 ураны орд лиценз байгаа шүү дээ. Тийм байгаа. Тэ. Тэгэхээр 13-аас илүү ч гарах боломжтой. Гэтэл манайх хэдийг нь ашиглуулах нь Монгол улсын асуудал шүү дээ. Хэдийд нь ашиглалтын зөвшөөрлөг гэх тийм биз дээ. Бид нар одоо тэр тухайн бүс мужийн одоо бүс нутг нь мал аж ахуйн онцгой ач холбогдолтой байх юм бол тэн дээр заавал зөвшөөрлөг өгөх шаардлага байна.
тэрийг мал аж ахуйн чиглэлээр нөхцүүлэх хэрэгтэй. А уулуурхаан бүс нутагт байх юм бол тэрийг нь магадгүй тэр зөвшөөрлийг нөгөөд дараагийн гэрээнүүд нь илүү сайн гэрээ, илүү сайн хөрөнгөөр ухтарч тэр бүс нутагтаа дээр нь нэмээд улсын төсөвтөө том одоо юм оруулах нь ч юм. За баярлалаа. Бидний цаг гаргаж 10 асуултанд маань нээлттэй хариулсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа.